Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Ануж байна. Өнөөдөр бидэндээ амьтны тухай номын нэгийнхээ хэсгийг ярилцахаар Мөнх цалман маань хүрэлцэн ирсэн байна. Сайн уу Мөнх цалман? Сайн. Өөрийгөө бидэндээ дэлгэрэнгүй танилцуулаач. 23 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч би Мөнх цалман. За 50 номынхоо уралдаанд оролцсон уу? Оролцсон. За түүнийхээ сэтгэлээс бас хуваалцаач. 50 номын уралдаанд оролцоход ямар байсан бэ? Анх удаа оролцож байгаа юу? Ерхэд бол анхных л та. Амар айжсэн. Шинэ олон зүйлүүдийг сурч авч чадсан уу? За өнөөдөр бидэндээ ямар номын талаар ярилцахаар ирсэн мөлий? Мазалагийн тухай. За зохиолчийн талаар эсвэл мэдээлэл байгаа юу? Ерхэд бол хээ Дэмбэрлийн зохиол байгаа. Тэгээд Явруу нэрэгч зохиолч. За энэ номыг яагаад сонгон унших болсон бэ? Тэр шалтгаанаасаа бас бидэнд хуваалцаач. Монголын цор ганц өвөрмөц амтан болохоор сонгож авчихсан. Сонирхолтой санагдсан гэж үү? Аха. За номын үйл явдлын талаар яриач. Энэ номон дээр яг юуны талаар гардыг? Мазалаг нь болохоор Монголын говь зүйлд амьдардаг их өвөрмөц амтан байсан. Миний бодлоор Мазалаг дундаж нас нь 10-аас 15 байдсан байх гэж бодсон. Яг дундаж нас нь болохоор 20-с 25 байсан. Тэгээ Монголын говь зүйлд ганцхан амьдардаг юм билээ. За тэгвэл энэ номноос чамд хамгийн их сэтгэл төрүүлсэн хэсэг байгаа юу? Ер нь бол энэ хэсэг нь хамгийн их надад таалагдсан гэсэн хэсэг байсан уу? Номон дээр болохоор яг Мазалагийнхаа зүгээр үлгэр ном шиг бол байгаагүй, зүгээр ингээд өгүүлбэрүүдээр Мазалагийн өвөрмөц хэсгнүүдийг л тавьсан байсан болохоор өвөрмөц тэгээд зөвхөн Монголын говь зүйл амьдардаг тэгээд их удаан насалдаг болохоор таалагдсан. Тэгвэл яг номноос яг чамд тулгамдж байгаа одоо нийгэм тулгамдж байгаа асуудлын талаар гарсан уу? Ан хийх нь тэгээд ер нь одоо л ан хийх нэрэ багцсан л та. Гэтэ одоо баг Мазалагийн бүр 5-6 үлдсэн байх. Тэгээд ан хийгээд байгаа болохоор Хулгайн ан хийгээд байгаа учраас ер нь бол 1 ховор амтны тоонд байдаг тий. За тэгвэл номыг уншихын өмнөх болон дараах сэтгэлээсээ хуваалцаач. эхнийх нь нүүрэн дээр болохоор ингээ Мазалагийнхаа ингээд яг үүсэж төрөнсөн ингээд хэсэг нь байсан. Тэгээд тэрийг уушаад ирэхэд бол амар сонирхол татсан. Тэгээд төгсгөл нь болохоор бүр амар хайр хүрээд тэгээд ирэхэд бол өрөвцөн ч гэхүү ингээд амар ховорцсон амтан болохоор огцсон яг хаа 50 ширхүүгээс л та. Гэтэ зөв Монголын говь зүйлт байсан болохоор 50 бол их тэгээд 50-аас огцсон буурсан болохоор их өрөвцсөн. Их сэтгэлийг чинь зөглүүлсэн гэсэн үг үү? Аа. Тэгвэл яг бусад хүмүүс энэ номыг яагаад унших ёстой вэ? Амт тайлж сурна. Амттай тайлж сурна. Тий. Мазалаа гэдэг амтныхаа онцлогийн талаар нь хоёлаа ярилцъя. Мазалаар яг ямар онцлогтой амт юм болоо? Бусад баавгануудаас юугаараа өөр юм болоо? Анх бол Монголоос өөр хүмүүс ингээд харуул ихэд бол зүр баавгаал хийж харна. Яг үндэ тэр баавгаа биш ингээд яг өөр онцлог нь болохоор ингээд хүзүүн дээрээ ингээд цоохор мингтэй байхгүй ингээд минг шиг юмтай. Тэгээд тэрнгээр бас онцлог. Тэгээд ааш зангийн хувьд ч гэсэн маш амар онцлог. Тэгээд ер нь жилийн дөрөв үйлрэлт өөрийгөө ингээд сайн хайрлаж чаддаг. Одоо жишээлбэл өвөл тэгээд хасах 36 хэмт хүртэл ингээд өөрийгөө аваа явж чаддаг. 100 тэгээд нэмэх 40 мөч хүрвэл тэгээд би уурсчихгүй говь зүйлтэй бол амар халуун байгаа штэ. Ирэхэд бол амьдарч чаддаг. Хоол хүнсээ ч гэсэн олж чаддаг. За тэгвэл Мазалаа гэдэг амтны зан аршингийн талаар ярив. Номон дээр нь үүний талаар мэдээлэл байсан уу? Давчхан бөгөөд амар жоохон байсан. Тэр нь болохоор ингээд өлсөн үедээ ингээд амар харамч болцдог. Тэгээд ингээд идэж тижээлээ ингээд бусд туваалцахгүй ингээд газар нүг ухаж хагаад идэж тижээлээ хийнгүүтээ дээрэс нь хөвтчдэг байсан гэсэн. Тэгээд тэр нь бол амар өрмөц тэгээд онцгой санагдсан. Тэгвэл яг энэ ховордож байгаа Мазалаа гэдэг амтныг бид нэр хамгаалахын тулд одоо бидний хүүхэд зүгээс хийж чадах зүйл чиний бодлоор байгаа болов? Одоо ингээд хэдүүлээ сошиал амар итгэвтэй байгаа шүү дээ. Тэгээд ингээд сошиал дээр ингээд урайлаад тэгээд ингээд дэмжээд томчуудаа хэлвэл тэгээд хүүхдүүд бидний хийж чадах зүйлтэй. Ер нь бол мессеж өгөх хэрэгтэй. Тий. Яг миний зүгээс чамд тавих асуулт дослаа. Тэгээд бас чи нэмж хэлэх гэсэн бусад найзуудаа бас мэдээсэй гэж бодож байгаа зүйл байвал хуваалцаач. Мазалаа нь болохоор одоо ингээд 5-6 үлдсэн байгаа болохоор ер нь өс төрөнөхөд ингээд үржихэд ер нь бол амар бэрхшээлтэй байдаг болохоор устж өгөө болохгүй ингээд хайрлаа дэлхийгээ хайрлаад ингээд амьттай хайрлаад байвал тэгээд Мазалаа нь хэдийн удаан хугацаанд өс төрнөх ч гэсэн хайрлаад байвал тэгэл болно доо. Танай сургуульд номын клуб байгаа юу? Бага. Манай клуб нь бүх сургуулиудыг ер нь номын клубтэй болгох ер нь хүсэл эрмэлзэлтэй байгаа. Тэгээ танай сургууль ч гэсэн номын клубээ илүү ихээр өргөжүүлээд илүү ихээр амжилттай хичээсэй гэж хүсэж байна. За мөн дараагийн байгаль экологийн 50 номын уралдаан болно. Энэнд бас оролцоосэй гэж хүсэж байна. Хүүхдүүд та бүхэн ч гэсэн байгаль экологийн 50 номын уралдаанд оролцохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр Баяртай. баяртай.